Монгол хөрөнгө оруулсан тараг байна. Бүгд наримдах Солонгос улс Сөүл хот 2025 оны 2 дугаар сарын 19. Гэрийн борцог байна, амис байна, хайдмаг байна, шардас байна. Намайг Бадам Цэцэг гэдэг. Тэгээ би 2022 оны 7 сарын 3-нд хүн төвчтэй хүүхдтэйгээс охин хүүхдтэйгээ Сөүл дэх сургуулийн эмнэлэгт ирсэн. Ер нь бол би ингээд 3 үеэрээ өвдсөн. Манай ээж яг энэ бас хавтартай болоод хавтар гэж онцлоогүй хагалснаасаа болоод тэр хавтар нь биенэнд нь тархсан. Тэрнээс л ээж маань хүндрээд өнгөрсөн. Миний хөлний асуудал болчингийн задрал те өнөөдөр тэгээд бас томлоотлоо шилжээд ингэхдээ бол антибиотикны мэдрэг чанар, антибиотик ямар чанаргүй антибиотик Монгол улсын хүссэн эмнэлгээр байдгүй гэдэг бол яг батлагдаад би өөрөө хувийн эмнэлэг болон гадаад эмнэлэгтэй ингэж яжгаад хоёрлолтой хүрэлцэн. Эмчийг буруу хийхээсээ илүү өнөөдөр биднэрт тоног төхөөрөмж байхгүй байна. Тэрийг илрүүлдэг тоног төхөөрөмж байхгүй байна. Тэрийг эмчилдэг юм тариа байхгүй байна. Тэр бол арай дэндүү харамсалтай. Гэрийн борцог байна, амис байна, хайдмаг байна, шардас байна. Яас хөлт байна юм. Явах үед нөгөө хүүхдийн цаг болох гээд байна. Эмчилгээний цаг. Улаанбаатар хотын хүн амаас 10 дахин их Сөүл хотын төвд 1 м квадрат хүрэхгүй энэ хэсэгт борцогны үнэр хангалж шар тос үзэмтэй хайлмаг тараг өрөөтөө харагдана. Өглөөнөөс орой хүртэл хүний хөл хөдөлгөөн татардал зогсож сэтгэлээ шингэн бэлдсэн багхан зүйлэн борлуулах Бадам Цэцэг хуульч эдийн засагч мэргэжилтэй. 2021 оны намар Бадам Цэцгийн гэр бүл шинэхэн гишүүнээ хүлээн авахаар өдөр хоногийг тоолон өнгөрүүлж байсан үе юм а. 9-р сарын 5-нд Баасан Живавагт Цэрэн лам охин орвоод мэндэлж хүүхэд эрүүл саруул гэх эмч нарын хариу сонсох мөчид Бадам Цэцэг эх хүний ховорхон дохиох баярт мөчийг мэдэрч байлаа. Гэвч нэраа 2 сартаа тодорхой шалтгаангүйгээр халуурч биеийн байдал нь муудсаар тархины өвчлөлт гэж онцлогдож эрчим дэмжлэгээний тасагт шилжжээ. Эрүүл өсөж боожж байсан хүүхэд тархины өвчлөлттэй болоход гадны нөлөө байв уу? Эсвэл ургийн гажиг байсан уу гэдгийг тогтоохоор 8 сар хөлөө хүрэх газар хүртлээ явсан ч шалтгааныг нь тогтоож чадаагүй байна. Эцэст нь Цэрэн лам охинд 2 хоногийн нас үлдсэн тухай хатуу мэдээг сонссожээ. Хой тавилан нэгэн төгсөн ад жаргалан эргүүлэн булаан авч байгаа мэт хүнд сохилт болсон ч Бадам Цэцэг сөхөрсөнгүй. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэхэн амьдруулах тасгаас бүгд наримдах Солонгос улсын их сургуулийн эмнэлгийг сэтгэл шулуудан зорьсон юм. Ингээд 2022 оны 7 дугаар сард эмчилгээний C3 визээр Солонгос улсад ирж үүнээс хойш тасралтгүй 2 жил гаруй Цэрэн лам охин Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэгт эмчилүүлж байна. Хэдийгээр охины биеийн байдал сайжирч байгаа ч нэг өдрийн эмчилгээнд 600 мянгаас 3 сая төгрөг хүртэл зарцуулж байгаа юм. Нийтдээ Цэрэн лам охины эмчилгээнд 600 сая гаруй төгрөг зарцуулаад байна. Хавдар цоврал нэвтрүүлгийн өмнөх дугаарт гадаад улс тэр дундаа бүгд наримдах Солонгос улсад эмчилүүлэхийн тулд 2023 онд давхардсан тоогоор 70 мянга гаруй монгол иргэн энэ улсыг зорьсон тухай үзүүлж байсан. Эх орныхон эрүүл мэндийн салбарт итгэл алдарч өөрт байх үн цэнтэй бүхнээ гадаад улсын эмнэлгийн байгууллагад зориулж алга хавсран аврал эрен залбирах мянган гэр бүлийн төлөөлөл болгож Бадам Цэцгийг нэвтрүүлгийнхээ удаагийн дугаарт онцолж байна. Эрүүл энх элэг бүтэн байх сонголт мөнгөөр хэмжигдэх үед нэг гэр бүлийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Гэрийн борцог байна, амис байна, хайдмаг байна, шардас байна. Тэгээ ер нь бол энд хүндрэлтэй. Яг тэгэхээр би ч нөгөө өөрийн улс орн биш те бид нар. Гэхдээ одоо яалтчгүй бид нар би ажил хийх визгүй. Тэгээд одоо элэг нэгт монголчуудаас ингээд хандаг гуйна гэдэг ингээд те ингээд зогсож байгаа. Тэгтэл ингээд зүгээр ингээд одоо хандаг гуугаад ах чинь бас хүндрэлтэй шүү дээ. 2 жил хагас ингээд би хүүхдээ эмчлүүлсэн. Тэгээд энэ байрны энэ маань бол Монгол шиг да. Одоо Монгол хоолны газар, бүрэн Монгол хоолны газар. Энийг одоо ингээд Монгол хүмүүс нь одоо зөвшөөрдөг. Яг энэ байрны эзэн нь болохоор
аюух ирж одоо тэ зогсоохгүй байрны гүзэмжинд нөлөөлж юм ч юм уу эсвэл бүх хүмүүс ингээд гадуур 8 хийштэй өөрөөр чин дагаад ингээд иймэрхүү байдал гарах байхаа энэ гудам ингээд гадаанаар юм зардаг болчихно гэдэг. Ийм хүсэлтүүд болоод өгөөд удаадар бол аюух шахалттай. Тэгээд одоо заримдаа ч ингээд амар хэцүү зүрх мөр хөвддөг штэ. Ингээд тэр хүнийг харахаар одоо бас ингээд чичрэл тэ. Тэгээд одоо суугаа орныхоо хуулийг бид нар дагах л ёстой. Тэгээд бид нар хүний улс төрчээ дураараа тэ ингээд байж болохгүй. Тэгээд гуйх уйдаа гуйгаад хэлэх үедээ хэлээ. За яв гэхээр нь яваал. Тэгээд ингээд үрийг л зогсож байна да. Тэгээд хүүхдээ сайжруулад хүүхдийн эмчилгээг таслахгүй тулд одоо яалтчгүй ингээд зогсоос өөр замгүй. Би ер нь шөнжин хийдэж нөгөө борцож шууд ингээд зуураад хийчих болдгоо. Амраадаг. Тэр дунд нь ганц 2 цаг л жоох амраал тэгэл. Борцгоноос өмнө заавал энэ хайлгнаас шардцаа гаргана. Тэгээ борцгонд энэ шардцаа үйдэг болохоор хайлмгаа хийгээд тавьчихдээ. Тэгээ таргаа бол бүрээд угаасаа нөгөө хоноо шүн бүрэл тэгэл өвдөө авчрахад яг ингээ Монгол хөрөнгөөр бүрсэн юм тарга болдог. Манай монголчууд хөөрхөн штэ ингээ за энэ борцог нь ингээд одоо зарагдаагүй байна да. За одоо ингээд нэг тийдүүлчихтэй. За нэг авчи да. Өө энэ нөгөө хүүхдээ ээж өштэй гэдэг ингээд хэлэх мэтийн ингээд авдаг. Тэгээ тэрэнд нь одоо би маш их баярлдаг монголчууд бид нар ер нь одоо ингээд нэг нь аягүй дэмждэг юм байна. Одоо яг энэ хүүхдээ өвдөөд ингээд эмчлүүлээд ингээд явж байхдаа л аягүй ойлгож байна. 2:30-аас манай хүүхд эмчилгээтэй. Тэгээд ах нь манай хүүхд 8 настай хүү харж байгаа. Манай нөхөр болохоор бас нэг ажилд гарах гад тэгээ явсан. Би бол Монголны тийм айдастай. Яагаад тэгэхээр миний хөлийг ингээд бүр цавирн тайрна гэжсэн. Тэгээ миний дүүд ингээд би ганцхан хэрэгтэй дүүтэй. Тэгээ дүүд маань 11 настай гэд хэлээ. Дүү маань намайг имлгээс өргөд аваа гарч ирсэн. Тэгэхэд би бол үгүй ихгүй штэ чин дөө гэхэд манад эмч хөнхнө гэдэг штэ хичээ гэдэг ингэж хэлэхдээ би болоод одоо тэрнээс хойш бол би ингээд амар айцтай болсон. Яа миний ингээд одоо цуг хвчээс хүний хөлийг хүртэл тайраал хайжсэн. Тэгэл би яг тэр хүн шиг таглаад тайруулсан бол өнөөдөр би яг төмрөөлтөд явж байгаа жишээтэйсэн те. Монгол бас хөгжих ёстой. Бид нар ингээд угаасаа хөгжиж уус те. Тийм болохоор илүү их хөгжих ёстой. Зөвхөн эрүүл мэндийн салбар нь жоохон хөгжөөд өгөөсөө тэгвэл бол маш олон хүмүүс наашаа ингэж ирж эдийн засаг бас урсахгүй болоо гэж боддог. Цаг бол алдчихжээ сулгаас. Би энэ болгон дээр яагаад ингэж нэг амар зүтгэлтэй яваад байгаа гэхээр ер нь бол миний яг ингэж ойрны ах トゥ өнөр дотор байдгүй байхгүй юу. Ийм одоо би муутай хүүхэд тэгээ яагаад надаас гэдэг асуултыг өөрөөсөө асуугаад яагаад юунаас болов гэдэг бас шалтгааныг олохын тулд өнөөдөр гэрчлэл зорчсон. Тэгтэл ингээ хоёр дахьчоор хийж явахад нь бол одоо ямар нэг эрхтэн системийн дутагдлаас л хоёр дахьчоор миний охины тарих хүсэнд нь бол ингээ харамсал. Манай тэр хитүүтэй хийчихлээ. За яаж навь. Nächste Mirko. Би дүүгэж юм байна. Яаж н төрөлцөө Mirko ээж нь болгоно шүү дээ ээж наваа. Ээж түүнээс ирсэн шүү дээ. Тийм. Уруулаа ботцсон. За яа. Уруулаа ботаадистэй. Наад уруулаа ботсон. Суудасан. Уруулаа ботсон. Манай хүүхд энэ жил 1-р ингээд төгссөн сая Солонгос сургууль. Тэгээд сая одоо ингээд одоо манай Монголоор зуны амралт төгсөлтийн амралт нь болсон. Одоо тийм гоцэг дээр юм шүү дээ. Ээжтэй надад бол айгүй их тусалдаг. Одоо нөгөө юу гэдэг одоо миний хөл чинь муу болохоор чинь тэгээд бүхэл юм бас нэмэртэй. Тэгээ манай хүн ингээд цайныхаа цагаар ингээд буулгаа төгтдөг. Тэгэхгүй болохоор бид нар чинь нөгөө амжихгүй би. Би ч ихлэ хүрээ амарч гад төрсөн 2 дугаар төрөх. Тэнд бол бүр лефт илүү хүнээ ингээд хаалганд орсон хүний зөөгт лефт авахгүй. Эхнийхээс болохоор лефт нь ингээд заримдаа зогсчдөг. Тэгээд энэ хүүхдээ үзүүлэхээ явахдаа начин ингээ нөгөө одоо тулгуур хүртний бэрхшээлтэй хүн бол заавал ингээд
төрн төрөхээр тэрэг байхгүй тэгээ тэрж явдаг. Тэгээ энэ бол надад маш их хүндрэлтэй байсан. Хангасан даам. Агаа өстө хувцлан гэж тий. Агаа хувцлан гэж. Гатай хүүтэн байсан юм аа. Тэгэл. Тийм том болсон. Манай хүүхдэж ингээд хөмсөг сормоос ингээд эдний өсийг урахгүй гэж ирсэн байхгүй юу? Яг ингээд ургын гажиг мэж гэх. Тэгэхээр манай хүүхд бол тийм биш байсан. Энэ өс чинь сая 6 сард би хоёр дахин авсан. Тэгээд ургаж байгаа гэсэн шүү. Тэгээд ийм сайн ургасан. Манайх болохоор сэхэн амьдруулах засгаас би бол нөгөө бүр аргагүй хэмжээнд хүрэл хүүхдээ авчирсан. 2 хоногийн дараа одоо ер нь бол хүүхдээ ирээдүй бүрхэг гэх те иймэрхүү байдалтай. Тэгэхээр улс орноо мойлж байгаа юм биш. Манад ийм бүтээгдэхүүн бол маш тутмаг байдаг. Тоног төхөөрөмжийн асуудлаас тутмаг байдаг. Хичнээн эмчнэр сайн байлаа гэд өнөөдөр тоног төхөөрөмжийн юмгүй им нь муу болохоор чинь бид нар ингээд хүнд байдалтай. Барьдын эмчин дуусаад тэгээд дараа нь тэр нөгөө амныхаа эмчил ордог байхгүй юу? Амны эмчил болохоор эндээ камер таахгүй юу? Хажуудаа камер таа. Компьютер дээр Өнөөдрийн эмчилгээний төлбөр нийт хичнээн төгрөг болсон бэ? 500 эд мага бол. 500 мянга. Тий. Бонус 276-аар 255-аар 50-аар гарлаа. Ер нь бол энд ингээд 3 эмчилгээ хийдэг. Нэг одоо юу гэдэг 3 нөхөс сэргийх нэг өдөр ингээд 5 эмчилгээ хийдэг. Манай хүүхд ямар ч рефлекс байсан. Тэгээ одоо бол ингээд жаажилдаг. Тэгээд энийг оруулахын тулд энэ бол бас нөхөс сэргийхийг ордог. Тэгээ ингээд хэд нөхөс сэргийх рүүтэй багцлаад орохороо. 7 хоногт нөхөс сэргийх эмчилгээнд хэдэн удаа ордог вэ? Ер нь бол манайх ингээд өөр ингээд сүүлд эмнэлгээс өөр эмнэлэг дээр бас ингээд нийт ингээд 5 удаа ордог. Жишээлбэл одоо бид нар тэгээ ингэдэг шүү дээ Монголд за ингээд ийм таталтын юм ч юм уу уналтын юмнууд хүүхдүүд ингээд бичээ өгөөд аптекаас очиж авдаг. Энд бол тэгдэггүй. Эмнэлгийн эмийн сангаас авдаг. Яг тоош хэрэгтэй авдаг. Одоо юу нэг 30 оноод ч юм уу 50 оноод ч юм уу 40 оноод үзүүлэх ч юм уу эсвэл 15 оноод үзүүлэх юм бол яг тэрэндэн таарсан эмнүүдийн өдрөн 3-оор юм уу 2-оор юм уу 1-ээр юм уу хэдэн граммаар бүх эмийн цаанаас нь нунтаглаад ингээд бэлдээд өгсөн байт. Хизээш тэгэж нөгөө нэг бичиггүй амт байдаг бол би энэ улс дээр авч үзээгүй. Тиймдээш одоо хүүхдээ шүд гэмтэх асуудал айгүй бага байдаг. Одоо жишээлбэл манай хүүхдэн чи одоо асаргааны ийм хүүхд гэхэд шүд бол ямар ч гэмтэл байхгүй. Одоо Монголоос бол харамсалтай нь шүд урахгүй ерөнхийдөө бол хүүхдэд өгсөлт одоо байхгүй гэж ирсэн. Тэгтэл ингээд энэ дээр одоо бүх шүд наргацсан ингээд байгаа. Энэ улсад бол эмнэлэг бизнес тэртээдрэгүү бид нар амьдрахын тулд би тий эмчнэрч хүртэл өнөөдөр яг мөнгө олох гэж л эмч болж байгаа. Тийм болохоор бид нар юу гэдэг эмч хүн зөвхөн хүнийг эмчилнэ гэд зүгээр нэг ариун үстэн гэж төрөөгүй шүү дээ. Тийм болохоор энэ нь хөгжих хэрэгтэй. Хөгжнө гэдэг чинь бизнес 8296 төгрөгтэй үлдлээ тавсантаа. Гэтэ яг хөө тэгэл амьдрын шүү дээ хүүхдийн одоо хоолны мөнгө сүний мөнгөийг олно. Суугаарны хавлаг бол би яасан ч зөрчихгүй гэж боддгийн. Яг эмнэлгийн визээр ирчээд одоо манайх яг 2 жил болцсон. Статус маань дууссан. Дахиад манайх хагалгаатай болохоор эмнэлгийн визээ гүсгэд манай виз гарсан. Гэхдээ бол ер нь ингээд 2 дэгчээр тарих хүсэн танай улсаас яагаад ингээд одоо тий нөхөн төлбөр асуудал ч юм уу одоо ийм эмнэлгийн байгууллагын зүгээс ч юм уу ингэсэн байж иймэрхүү байдгүй юм бэ гэдэг дээр бол ингээд энэ талаас саналд ингээд ярихад нь бол сэтгэл гонсгор байдаг. Тэгээ гонсолог яхад өнөөдөр бид нар зүгээр ингээ хуулинд юм уу дөрмдөн журамдан ингэж өөрчлөлт оруулахаас одоо ийм муу байна гэж яриад орлоод хашгираад бол бид нар хинч сонсохгүй хад чулууж сонсохгүй. Тийм болохоор юу гэсэн үг юм гэхээр одоо энэ журмуудад нь өөрчлөлт оруулсан хүн үнд капитал Монгол Улсын үнд капиталсан хүн болон хүүхэд тэ эрүүл төрөөд нийгэмдэр эрүүл аюулгүй орчинд амьдрах тэр боломжийн үндсэн хуулиндаа заасан боломж нь бүрдэж өгөөсэй л гэж би хүсэж байгаа юм аа. Аган юу гэж хэллээ? Өрөнд ахин өөртөлгүй. Миний дүү гүн заасан юм бол уйлж чадахгүй. За тэгвэл муу болох юм бол уйл.
Монгол улсад цэрэн лам охинтой адил G80 буюу тархины саажилт гэж онцлогдсон 4000 гаруй хүүхэд бий. Бадам цэцэг гэр бүлдээ тулгарч байгаа асуудлыг тогоон дотор нь дарж нуухыг хүссэнгүй. Хөгжиж байгаа нийгмийн алдаа дутагдлыг засаж залруулахад өөрийгөө чамлалгүй дайчилж олж авсан мэдлэг туршлагаа бусадтай хуваалцаж байна. Хэрвээ Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалт болон төлбөрийн буцаан олголтын журмыг нарийн тооцоо судалгаанд үндэслэн боловсруулсан бол цэрэн лам охин товлолт хагалгаанд хугацаа алдалгүй орох боломжтой байсан. Гэвч хүндээ зориулсан хууль тогтоомж нь иргэндээ ойлгомжгүй жирэгдэлтэй байснаас түнхний хагалгаанд шаардлагатай 50 сая вон буюу 100 гаруй сая төгрөг дахин цуглуулах санхүүгийн бэрхшээл тулгарч байгаа тухай Бадам цэцэг бидэнтэй хуваалцсан ярьлаа. Түүний эмзэглэл зөвхөн төлбөр мөнгөний асуудлаар зогссонгүй. Хүүхдэд ээлтэй эрхтгч нийгмийг бүтээхийн тулд холбогдох бүхий л албан тушаалтан бодлого боловсруулагчдад дуу хоолойгоо хүргэсээр байна. Би бол ер нь ингээд юмыг хөлбөр нийгмийн халамжийн яамд би бас хөгжүүлээ. Энэ Баттууш даргын гэр бүл хөгжүүлэн газрын одоо яг 22 оныхоо 23 оны 5 сарын 29-нд гэдэг тоотмот нь би бол ингээд нөгөө ингээд буцаад ирэх буух үзэнтэй буцаага ихтэй би энэ болгонд ингээд мэдгчээсэн шүү дээ гэж хэлдэг хэлэхэд байгаа байхгүй юу. Ингээд одоо миний хөгжлийн бэрхшээлдэг их бол яг ингээд заагдсан байна. Тэгэл одоо яг ингээд манай хүүхд ингээд ямар хуу хэлбэртэй ирсэн баасан ч цэрэн лам гэдэг ийм хандивын юм яаж исэн. Бүр би хандивын аян яаж исэн построгч хүртэл хайдгүй. Би бол одоо урд нь болоод ингээд мөрөөрөө хувийн хувьсгалынхаа ямиг хийгээл те ингээд амьдарч байсан. Тэгээд пэйжийн өнгө өөрийнхөө өвдөхөд бол би нэг за яг таваа туулчин залуу хүний хүч чадал те юм байна. Одоо яадаг юм а зараа энийга зараа ингээд болчих гэсэн. Тэгээ би ээжээ өнгөрөхөд болоо за хувь тавил ийм л үдг юм байна гэж басан гээл те. За одоо гатуу юм даа гэл ингээд шүзүүс. Яг хүн өөрөөс төрсэн хүүхэд ингээ хөвтөөд ингээ явахд бол төвчдгөө мэлээ. Яг ингээд миний хүүхчиг мянган хүүхэд ингээ зовж байгаа. Яг миний ингээд нойргоо хонсон өдөр шиг нэг эмэгтэй хүү ингээ хоноход яг энэ ачи ингээ шүдээ зууж чадах болоо. Манай хүүхдийн тарих ямар байна вэ гэхэд эмчин зэсгсрэхэд энэ хүүхд бол тарих нь бас хэцүү байна гэж хэлээд одоо ийм болгосон юм чинь улс нь мөнгө төлж байгаагүй чи санаа зовлтгүй гэхэд би амар гайхчихсан. Үгүй манай ус. Тэгээд би өөр ирэхгүй миний нүднээс талмсаж. Манай ус төлдөг юм байдаггүй. Яг ээж аав хоёр бид хоёр л буруутай. Одоо ингээд одоо энэ хүүхдийн төлөө ингээд зүтгэн. Тэгээд бид хоёрын талаас буруудсан одоо ургийн гажиг юм байна уу гэд байхгүй. Тийм л байсан. Шалтгаан нь хоёр дахьчаар тарих хүссэн. Яг эртэн системийн дутагдлаас болоод хүүхд бол тарихаа идчихэдэг. Тарих нь хүччихэдэг. Том хүн бол шууд өхөлд хүрчихэд юм байна. Тэгтэл хүүхд болохоор тарих нь хүччих эхэлсэн. Монголд эмчлүүлэх боломжгүй өвчний чагсаалтад багцсан өвчнөр гадаадад эмчлүүлээд ирсний дараа энэ нөхөн төлбөрийн буцааж авах гэж яриад байдаг. Тэгэхээр энэ дээр болохоор бас нэг юм байгаамаа. Юу байгаа юм гэхээр яг энэ манай хүүхдийн одоо он шиг Монголоос зөв тавьж гарч ирээгүй одоо бас нэг үр дагаврын дээр гарч байгаа юм. 19 гэдэг 19-өр бол манай хүүхд орж байгаа юм. Одоо доод мөчлөлийн хаалгаанд орж байгаа ш манай хүүхд үнэхээр. Манай хүүхд бол түнхээр орж байгаа байхгүй энд. Тэгтэл манай хүүхдийн он шиг ихээс нэслэхсэн сэхинд байсан болохоор ямар ч хамаагүй G80 тавь явуулсан. Ямар ч үг нь мэдэгдээгүй. Одоо юу гэдгийг тэгтэл манай хүүхд одоо энд ирсэн чи ийм олон тархины онш нь ингээд баталгаажчихж байгаа байхгүй ингээд тэгэхээр энэ дээртээ гараад ирж байгаа зэр арга. Тэгэхээр энийгээр манай хүүхд орчиж байгаа байхгүй юу. Тэгтэл би энэ улсын ингээд тодорхойлоод өгсөн юмар нь орж ийн. Тэгтэл улсаасаа гараад ирсэн нөгөө нэг хамгийн анх эхлээд эмнэлгээс авсан тодорхойлолт нь G80 онштой байгаа. Тэрийг одоо өөрчлөх боломжгүй нөгөө одоо тэгэхээр би энийг аваад очих гээд байгаа байхгүй юу. Ийм ингээд одоо улс маань эмчилж байгаа улс маань ийм өгч штэ. Тийм байхад одоо энийг бас те би тэрнээс улаан зам ингээд хүнлийн юм лоороо шууд ингээд авъя гэдэг ариг байхгүй. Одоо яг ийм адилхан шалтгаантай оншин буруугаар ч юм уу эсвэл ерөнхийдөө тогтоогоод гараад ирсэн хүүхэд нь эмчлүүлж байгаа хүмүүс ер нь та хэр таарав? Зөндөө манай Монголоос ер нь бол ингээд сүүлийн үед бол гадаадд гарахад ингээд тодорхойлт хийхэж өгөө бэлдсэн. Хүүхдээс гадна том хүнд ч хүртэл гадаад руу мөнгө өрсөж байна. Бид нарт нэг юм яриа гэдэг байхгүй юу? Одоо юу гэдгийг нэг хүн юм ярихаар нэг л одоо нэг юм датсан шалаа ац тавьдаг. Гэтэл хүн амьд явах хэрэгтэй шин. Улс чадахгүй байна. Улсын хувийн эмнэлэг гэртэх санхүүжилт алга байна. Эрүүл мэндийн одоо зүгээр хаглаагүй бол эмнэлэг авах хэцсэн мэлээ ш. Тэгэхээр тэр санхүүжилт байхгүй байхад бид нар зүгээр харж байгаа хүмүүс ээж авах хөлөхгүй шүү дээ. Энэ одоо зүгээр ингийн сайхан үед
корона өдр байхгүй үед виз мэдүүлэл гадагшаал явах гэдэг шүү дээ. Тэгээд тодорхойлт өгч байгаа нэг эмнэлгийн визээр явчих, аливаа эрүүл мэндийн визээр явчих, би мөнгөтэй байна явъя гэтэл тэр тодорхойлтыг хийж өгөхгүй шүү. Тэгэхээр энэ бол утгагүй асуудал. Ягаад тодорхойлт хийж өгөхгүй байгаа юм бол гэдэг цааш нь судлаад тэгээ судлаад асуугаад үзэхээр чи нөгөө 26 дон орчих хувьд нөгөө өвчнүүд нь гадаадд гардаг. Тэгээд элчин сайдын яамдар нь ямар нэгэн босгоо ноо байгаа ш бос тий. Тим өвчин гаргана, тим өвчин гарахгүй. Юу гэсэн шүдэ авал нэг хүн ороод ирээд дэж болохгүй ш. Тийм биз дээ. Тийм болохоор ер нь бол манайхан энийгээ бол эрүүл мэндийн сайд болон сайдын ажлын албаныхан бол энэнийхээ тогтолцоог ч юм уу энэнийхээ ангиллыг зөв оруулаасай. Тэгээ бас энэ дээр бас хүнлэг инэрэнгүү байгаасай. Монгол улсын хүүхд болгоно л ирэх үүрэгтэй, амьдрах хэрэгтэй. Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрна гэсэн байгаа. Тэгтэл Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрна гэдэг нь арай л гажаад байгаа юм шиг надад санагддаг. Тэгтээ өнөөдөр бид нар хүний нутагт ирж суучаал улсаа муулах ёсгүй. Тэгээ муулахаас өөр, хэлхээс өөр одоо юу гэдгийг ярихаас өөр бас аргагүй болчиход байгаа. Хамгийн эхлээд бол төлбөрийн асуудал гэж байна. Эсвэл яг Солонгост удаан амжилтлуулахаар босон хүмүүсийн хувьд визний асуудал гэж ярьж байна. Таны хувьд хамгийн эхлээд тулгамдж байгаа асуудлаа тестараллаад. Тий, ер нь бол 1 номерт бол төлбөрийн асуудал. За 2 номерт бол визний асуудал. За 2.1 эмчилгээний виз бол 2 жил байдаг. Тий, үндэс статусгийн улсад суух. Тэгээд хаалгаатай зарим тохиолдолд энэ улсдаа өгдөд хаалгаагаа хийлэгдэг. Хаалгаагүй тохиолдолд ч юм уу их оронлогоо буцаад виз мэдүүлэх асуудал болдог. Тэгтэл одоо бид нар юу гэдгийг юу нухавд энэ улсад бид нар хүүхдэд ажил хийж л эмчлүүлж байгаа шүү дээ ээж аав нь тий. Тийм болохоор ээж аавын ажил хийлэгдэг. Эмчилгээний виз байдаг. Дагалд нь ажлын виз байдаггүй. Тийм болохоор ингээд одоо та ажил хийсэн байна нэг өдрийн цалин ч юм уу тэр нь дансаарч орсон байна гэд бид нар хөөгд барих гад байдаг. Тэгтэл ингээд одоо бид нар чи өөрснө гэсэн данстай бас нөгөө ингээд худлаа байчихгүй юмсан гэл те нөгөө ажлынх нь нэг өдрийг дамжтаа орчвол ингээд асуудал үүсэв. Тэр бизнес асуудал бол бас энэ дэр хүнд. Одоо энэ нэг мөнгөний баталгаа гэж байгаа энэ 20 сая бон одоо ч юм уу 10 сая бон 15 сая бон ингээд энд байх хэвээр бизнес яхад ингээд та энд 3 сар 6 сар амьдрахтаа мөнгөө баталгаажуулна гэдэг. Тэр мөнгийг ингээд яах вэ? Бас л мөнгө угаагддаг ч юм уу тийм асуудлаар хийдэг. Тэр хүн болгоны карманд одоо 20 сая вон байж байгаа шүү. Яг ингээд эрүүл мэндийн салбар л сайжрахгүй бол бид нар ингээд хүний нутагт бол хадны засвар очиж аюулны зулцах шиг байх гэдэг. Жишээлбэл одоо ингээд манай нөхөр хөрхийн 2 удаа ингээд хөлний асуудалд орж байгаа. Хөлний хагалгаанд акрилийн шөрөмсний асуудал. Нэг нь бол одоо иммиграшнаас айгаад тийм ингээд төмөрдөр одоо эн чинь нураалтал хийж амьдарч байгаа шнэ барилга нуур. Тэрэн дээрээс ингээд акрилийнхаа шөрөмсийг тасдуулсан. Одоо иммиграшн ингээд хайж байгаа л ингээд явдсан шүү дээ. Тэрнээс болоод нэг ингээд акрилийнхаа шөрөмсийг тасдуулсан. Нөгөөх нь болохоор ингээд шил орцсон. Шил орцсон болохоор одоо юу гэдгийг нөгөө эрэгтэй хүн чинь дотор би одоо нэг хүүхд гамжилгын визийг буруутгах чинь би хэлэхгүй гэж ингэж байсараа хөлөө буглуулсан 7 хоног ингээд хөлнөлөө өө зөөр хөлөө цогцсон гэж явж байгаад ингээд буглуулаад энэ жил дахиад хаалганд орж байгаа шүү дээ. Монголчууд яг энэ тулгамдаад байгаа нийтлэг асуудал байгаа. Энэ дээр Монгол талаас нь яаж хандж байна? Солонгос улсын засгийн газар талаас нь ер нь бол ийм байна. Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн нэг дүүр нарийн бичгийн дараах гэдэг энд бол би яваагүй газар байхгүй. Тэгээд тэд нар бол C3 бист юм чинь таны хүүхдийн төлөө явж байгаа нь бол зөв. Гэхдээ C3 бист бол улс орноос мөнгөтэйгээр ирээд манай дэмжлүүлнэ гэд манай наримтлал харилцаанд заасан байгаа. Асуудныг виз. Тэгээд танд виз олгосон байгаа. Тэгээд танд ийм оршин суух үнэмлэх өгсөн байгаа гэж. Тэгэхээр би энэ талтайгаа бол ингээд хэрэлдэж уралдаа ч юм уу ингээд гомдлоод иж болохгүй. Хүний улсад би улсын уул ёсын дагана гэдэг шиг л дагана. Яг энэ дээр ингээд манай элчин сайдын яамнаас консул албанаас консул маань очруулсан. За тэгтэл одоо консул юу гэдэг элчин сайд маань ингээд ингээд одоо очиод уулзгаар баг болдго юм шиг консул ингээд цохол өгчдөг. Энэ дээр бол хангалтгүй. Үүндээ бид нар боломж байхгүй. Хүний суугаа орныхоо хуулийг бид нар даахгүй л болохгүй. Тэгэхээр хэл хүүгүй юу ч байхгүй. Бид нар өмгөөлөх хүн байхгүй. Одоо бидний төлөө одоо яг энэ бодлого хэрэгтэй. Ер нь Монгол улс, Монгол хүнгээ тусгаар тогтсон улс өөрөө дотроо бүтцтэй, өөрөө дотроо юм аа л эмчилдэг байя. Тоног төхөөрөмжөө болон ийм эрүүл мэндийнхаа ямыг тултан тэр сайныг аваач. Боловсон хүчингүүд бол бэлтгэд бид нар л дэлхийд гарцсан толгой байна шүү дээ монголчууд эмчнэр улсаа. Тэгэхээр улсын эмнэлгийн тоног төхөөрөмж одоо тэр тендерийн хууль гэдэг ямыг л багасгаж юу гэдэг тэрэн дээр л хяналт шалгалттай им бүтээгдэхүүн хүртэл тендерийн хууль худалдаанаасаа болох шаардлагатай байхгүй. Эхлээд нөгөө Монголоос авчирсан CD-г өгсөн чинь энэ хэрэггүй ийм байдгийн штэ гэсгээл амар барзайсан юу ч уншигдахгүй юм гарсан. Тэр бол одоо юу гэдэг ихнэл улсын эмнэлгийн хамгийн сайн сүүлийн үед авчирсан ямар одоо тий тоног төхөөрөмж компьютер дээр хийлгэж ирсэн. Тэгрийг харахад надад бас амар сэтгэл хөдлөж. Яагаад вэ?
хамгийн сүүлийн үеийнх гээд ямар их мөнгөөр авсан гэ те тэнд очиод суурилсан байгаа камера компьютер нь тийм биш те. Тэгтэл өнөөдөр бид нар эмчиг л гэж бодоод идэг. Авж байгаа юм бүтээгдэхүүн болон энэ тоног төхөөрөмж ийм аим шиг байхад бид нар яах юм бэ? Зүгээр яг тэр манай Монгол авж агаад эмч нь буруу унсч болно те. Тэгтэл тэр авсан зургийг CD-г хийх тийм галтар биш. Тэгэхээр бид нар өнөөдөр ямар хүчин чадалгүй ямар амир ямиг бид нар хэрэглүүлдэг юм бэ? Энэ дээр амир сэтгэл хүчээсэн. Ер нь бол манай Монголд бол ус загших хэрэгтэй байгаа юм бол нэгт эрүүл мэндийн салбар ер нь Монголын үнд гэвтэл болсон хүн гэдэг юм те Монгол хүн гэдэг юм эрүүл байгаад улс орон хөгжнө гэдэг чинь хүн л байж хат хөгжнө. Тийм болохоор одоо юу гэдгийг залуу хүн ч юм уу эсвэл эхийн хөвлөгөөс төрөх явцыг төрөө өөрө хариуцнаа гэх те иргэн өнөөдөр очиод нийгмийн татгалаараа эмнэлэгт төрөөд эн чинь баг үндсэн хуультай 3-4-1 лагад үндсэн хуультай байхад чинь хүүхэд өнөөдөр энддэг ч юм уу эсвэл ийм одоо хөгжлөн бэрхшээлтэй болох хэмжээний гардаг ч юм уу те ингээд байгаа бол хамгийн асуудал хариуцлагагүй асуудал. Тийм болохоор эрүүл мэндийн салбар бол бүр одоо төсөв мөнгөний асуудал дээр ч хүртэл ангид байгаад одоо даатгалын системийн ч хүртэл бид нар өөр болох хэрэгтэй. Энийг бүр соён гэгээр өвлж энийг сурчлан рекламд сурчилж хүмүүс таниулах хэрэгтэй. Би бол заримдаа ингээд хүүхдэд төрөөт ч юм уу явж байхдаа би уйлддаг шүү дээ. Яагаад тэгэхээр эх орон минь ингээд одоо юу гэдгийг шороо шуураад хүүтэн байгаад ч юм уу ингээд байсан ч гэсэн хүнд эх орон хэрэгтэй. Хүн эх орны салхин хүртэл зөөлхөн байхгүй юу? Тэрнээс ингээ юу гэдгийг хүмүүс бол ингээл солонгос гоёлохоор л амьдардаг гэж байна. Үгүй. Эх орондоо хард штэ. Эх оронд маань хүүхдийн минь амьдруулад хүүхд маань ингээд байх бол эх орондоо л юм шүү дээ. Манай 8 настай хүүхд хүртэл гэж тох. Монгол минь гоё шүү дээ гэж хардаг байхгүй. Гэтэ бид нар дайчтай гол юм биш. Бидний эх орон бидний хүлээж авах эх оронтой байж байгаас л гэсдэгтэл гол. Тэмдээч би ингээд би зөөхөлгүй Монгол явъя. Энэ олон хүүхдүүд ганцхан би намайг нэг лагмаг гэж бодоод юухгүй би бол зүгээр л хөгжлийн бэрхшээлтэй яг л ингэ асуудал үүсэж байгаа яаж байгаа юм. Монгол улсын үндсэн хуулийн 19-р зүйлийн 1 дэх хэсэгт төрөөс хүний эрх чөлөөг хангах үйс эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх чөлөөг зөрчигдөө тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхэн өмнө хариуцна гэж заасан байдаг. Хуулиа судалж хэрэгжилтэнд шаардлага тавьж эрхийнхэн төлөө тэмцэж байгаа бадам цэцэгтэй адил олон иргэн байгаа. Гэхдээ хуулиар хамгаалуулсан эрх үүргээ мэдэхгүйгээс амьдралынхаа үлдсэн бүх цаг хугацааг харуусал, зэмлэлээр өнгөрөөх нь түүнээс их билээ. Хав дар цоврал нэвтрүүлгээрэн хавдрын өвчлөлтөй холбоотой асуудлыг дэлгэхийн зэрэгцээ. Үүнтэй адил эрүүл мэндийн салбарт хав дарагдсан бодит тохиолдлыг мөн ил гаргахыг зорилоо.